иржсэн. Тэр хурлыг удирдахжсэн. За энэ бол оюутан байх үеийн зураг Батүл манай ангийн оюутан би ангийн дарга байсан юм шүү дээ. Одоо ичмэр дамшиг гэдэг шиг тий. За энэ бол оюутны байранд багш. Тэр үед ч бас ардталтаа Гурбанбаатартай гоё арвч та. Багш хүн ч бас мундаг мөнгө авдаг байлаа. Энэ ганцхан 8-нд нөгөө ялагдчихад леженд буугаа зогсож байна да. Эндээ нөгөө ингээ фаска хийчихсэн. Мөнгөнийхэд юм хийцсэн. За энэ бол Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын усхийн эсдгийн хөрхрээ гэж. Би нэг сонгуулиар ажиллахдаа энэ хөрхрээн дээр очиж авах ус. Маш гоё байгаль. За 93 онд Очирбатын сонгуулийн шатавд ажиллаад орлогч даргаар нь ажиллаад 93 онд анх удаа Очирбатгаа авчилсан хүчнээс ерөнхийлөгч болж байсан. Энэ тэгээ ордонд орж анх авахулсан зураг. Би тэр сууж байна. За энэ бол миний авсан зураг биш, миний хүү тулгын авсан зураг. Хонгорээс Өмнөгов аймгийн. Их гоё зураг нэлээ. Тий. Одоо би зураг сонирхдаг, манай хүү бас зураг сонирхдаг. Би ер нь нэвтрүүлэгтээ орж байгаа зочидтой ингээл боломжоор ингээд янз бүрийн бэлэг үгийг бодд юм аа. Тэгээд яг бэлэг маань тэр хүнээс судлаа, тэр хүнд маань бас их хэрэгтэй, тэр хүнд маань гинтийн байвал их гоё санагддаг. Тэгээд би зочдоо судалдаг янз янзын бэлэг өгчээсэн. Тэгээд би бас танд өнөөдөр нэг юм бэлэг бэлдсэн байгаа. Юу юм болоо? Үзэгчд юу гэж бодож байна? Таяга. Юуны таяг? Уулын таяг гинэ. За. Миний сюрпризийг дэлгэч. За баярлалаа. Уулын таяг байгаа. Та заа. Энэ өстой гоё юм. Энэ нэр гоё билэг бай. Ууланд явхад бол ингэж амгаах хэрэгтэй. Оо супер таягт болчихлоо шүү дээ. Би нэг муу таягтай л да. Энэ бол бүр гоё таяг байна. Манайхан саяхан цэцэгүний оргилд гарсан. Тэгээд ганц хоёр хүмүүсийн таягтай явсан. Их амар байд юм бэлээ тий. Энэ бол ерөөсөө ууланд явхад за яг хүч чад нэмэр болохоос гадна аюулгүй байдалд маш их чухал. Ялангуяа уруу газар сая би хэд хоногийн 5 дахь өдөр бурхан халдуу ууланд гарсан. Бурхан халдуу бол гарахад бол ийм ихц. Тэг манайхан шоглоод тэгсэн шүү дээ. Дарга дээшээ гарсан чинь хөх мөнгө тэнгэрл харагдаж илээ гэж. Үүний өөр ерөөс харагдах юм байхгүй. Ийм ихц. Энэ рүү буцаад буун шүү дээ. Буухад бол энэ таяг бол одоо маш чухал. Тэр аюулгүй байдлыг хангадаг, тогтвортой байдлыг хангадаг. За их сайхан бэлэг өгсөн их баярлалаа. Одоо нандаа маань ийм гоё бэлэг өгсөн учраас одоо алхаад л байдаг хэрэг боллоо. Манай өнөөдрийн зочин ардчилсан засаглал 1206 гэдэг номоо бэлгэлсэн байгаа. Энэ ном яг одоо бестселлерт бас нэлээд тэргуун байранд явж байгаа юм байлаа шүү. За тэгээд өнөөдөр нэвтрүүлэг үзэхээр ирээдүйн олон хуульчид, гайлийнхан гэ манай ерөн зэвсэгт хүчний те ирээдүйн боловсон хүчнүүд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд та бүхэн маань өнөөдрийн маань зочноос сонирхсан асуултаа асуух боломжтой шүү. Хүрэлцэн ирсэн өнөөдрийн бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд танаас нэг асуултыг асуух гэсэн юм аа. Таныг түрүүхэн усих гэж сонслоо. Тэгээд усаас ер нь их олон дуучид төрж гарсан байдаг. Та ер нь дуулах хэрэг дуртай вэ? Дуулах дуртай. Ер нь тэгтээ дуучин шиг дуулахгүй шүү дээ. Зүгээр тийм жоохон ойрлох дуртай гэх юм уу. Караоке энтерт бас орж дуулах дуртай. Хүн амтэн цөөтэй бол бас дуулна. Гэтэ тэр дуучны агуулгаар биш. Зүгээр дуулах дуртай. Юу. Зөвхөн монгол дуунуудаа илүү их сонирхож байна уу? Гадаадын дуунууд та хэрэг сонсдог вэ? Гадаад дуучдыг хэрэг шүтдэг вэ? Харин байгалаас нэг ялгаатай юм нь бол би дуун дээр бол монгол дуучид, Оросын дуу, тэгээ гадаадын дуу бол аль алины нь бол их сонсох дуртай. Одоо Billboard-ын эхний 10-д хэн явж байгаа гэдгийг бол өдрөөхөн хардаг. Тийм үү? Тэрний клипийг бол би үзэх дуртай. Одоо хэн явж байгаа эхний 10-д? Хамгийн ихэнд хэн байгаа вэ? Одоо сүүлийн үед ер нь Аделийн нэлээд сүрхий гарч ирсэн шүү дээ. Би бол хүүснийг бас их шүтдэг байсан, сая талигач болчихлоо. Үнэхээр бас эмгэлтэй явдал болж байгаа. Бейонсе ч гэдэг юм. Би энэ сүүлийн тэр барууны залуу дуучдын дуулж байгаа стил энтер бол мундаг үнэхээр. Одоо би хаяа нэг компьютер дээр одоо манай хүмүүсийг хойш тэр юу хэнийг тавиад байгаа ч Pitbull-ийн Reno Omi гээд
Тэр бол үнэхээр одоо галзуу байн сонсмоор хүч энерги авмаар. Арай хипхопор өгүүлчих юм биш үү? Хипхипээ. Юу шүү. Би хипхопор өгүүлэх юм яг. Би бас манай залуучууд, манай нийгэм бол мундаг өөрчлөгдөж байгаад баярлж байгаа. Дээр үед ингээд такси цоохор машин гэдэг дуу байсан. Цэн дэвшгаа гэдэг нэг хүн байнга дуулдаг. Тэгсэн энийг ГАЗ 666 нэлээд олон жилийн өмнө жаахан өөрчлөлт дуулсан. Та нар мэдж байгаа шүү. Тийм. Тэгээ тэр бол надад их таалагдсан. Тэгээ би чинь бас хөөш болдог бол нэг жаахан дагаад өгүүлч юмсан гэж бодоод эхний хэдийн тогтоосон. Тэгээ мэдээж хөөй намаа хараач сэтгэл сайтай үнэн дажгүй цогдог залуу шүү. Хөөй намаа хүлээ гэж ганц 2 3 4 хөөг солиотхий. Хинч намаа хаанаас харсан би царайлаг. Тэгтээ жаахан намхан нуруутаал даа гэж. Би ер нь бол энэ дуу шүлэг энэ байгаль гэдэг юм уу их олон юмд юм хоббитай дуртай. Тэндээс их таашаал авдаг. Ер нь ямар бизнес хийжээ? Өнөөдөр та ямар бизнестэй вэ? Нөгөө 90 онд чинь би их сургуулийн багшаа орхиод намын нарийн бичгийн даргуулсан чи 2 жилийн дараа сонгуул болоод салам ялагдаад 76 суудлаас 4 хүн судалтай оцсон. Тэгээ нөгөө намаа муу ажиллуулсан нөхөр чинь огцроод тэгээ их сургуулийн багшч байхгүй намын нарийн бичгийн даргач байхгүй үлдсэн. Тэгээ яах вэ гэхээр ганцхан 8-нд явна гэдээ би 92 оноос ганцхан 8-нд явсан. 2 жил ганцхан 8-нд явсан. Ирээ явна. Ирхүү явна. Хизээл явна. Зах дээр гарна Дэнжимингийн. За ингээд 2 жил гаруй ганцхан 8 хийхэд бол хэд 3 төгрөгтэй болсон. Энэндээ би бас баярлдгийг. Гэхдээ харин ялагдлаа гэдээ одоо зүгээр суусангүй хөдлөөд гүүгээд хэд 3 төгрөгтэй болсон. Өнөөдөр ямар бизнестэй гэхээр хүмүүс бас гайхдаг. Энэ нэг чацарган тариал яваад байдаг буйны ажил хийдэг нөхөр байна даа гэж. Чацарганы чинь ургуулж аваад худалдана. Мөнгө болно. Чацарганы модыг ургуулж агаад тайрч аваад суулгац бэлдэнэ. Нэг чацарганы модноос нэжгээд олон 10 20 чацарганы модыг гаргаж болно. Тэгэхээр би анх 10,000 модтай байсан бол одоо нэг 70-80,000 модтай. Жилдээ бол нэг 100 орчим мянган модыг бэлдэн шинээр. Энэ бол өөрөө бас бизнес байна. За дараа нь 2000 онд би бас 96-аас 2000 онд их хурлын гишүүн байж байгаад 2000 онд дахиж ялагдаад 2000-аас 2004 онд бас юуч болсон. Тэр хоорондоо манай хүргэн Москвад махсуугаар төгссөн залуу байдгийг. Тэрнтэй хамтраад нэг жижиг гэн махны цех байгуулсан. Энэ хоёр одоо гол чиглэлийн бизнес явж байгаа. Өнөөдөр. Уул уурхайн чиглэлийн бизнес байгаа юу? Байхгүй. Би өөрөө Монгол улс нэг ховор спортоор хичээлдэг. Энэ болгон шүхрийн спорт. Таны ер нь хичээлдэг спорт ер нь ямар төрлийн спорт вэ? Шүхрээр бууж үзээгүй шүү. Үзээгүй юу? Наа чи харин өстой бас их мундаг юм байна. За би ер нь хөнгөн атлетикийн спортын 3 дугаар зэрэг гэдэг юмд л хүрсэн яг спортын төр дээр бол. Зүгээр сонирхдаг гэвэл намхан биетэй ч гэсэн сакс тоглоно. Физик математикийн факультетийн хөлөмгийн шигшээд байсан. За теннис бол одоо тоглодог гэсэн чинь сая салам хожигдлоо. За тэгээд уул хатандаа явчихна. Тэшүүрээр гулгана. Иймэрхүү ер нь бас спортод бол их тийм дуртай. Би спорт биш юм да одоо биеийн тамир. Биеийн тамирт бол хамгийн гол энэ манаас нь эрүүл байх тий. Яг орчин үед бол тий. Та муу зуршилтай юу? Тамхи татдаггүй. Тамхи гэснээс би нэг тамхины жишээ хэлчихв. За. 9 дугаар ангид би тэр аймгийн 8000 м-ийн гүйлтийн тэмцээнд орсон. За. Тэгсэн чинь манай багш би 17 таа байсан чинь тэр дандаа 18-аас дээш насны залуучууд гүйсэн. Тэгээ би багш намаагүй гэхээр багшаа би энэ яаж энэ 18-аас дээш насны тоомсог шиг өндөр залуучуудтай над шиг намах юм яаж гүйдэг чи манай багш юу гэж хэлсэн гэж Алтан дээрээ чи зүгээр дуугуулгүй. Наадвал чин бүгдээрээ тамхичд гэхгүй юу? За. Би тэрнийг ерөөс ойлгоогүй. Тэгэл одоо багшгүй гэсэн юм чи яг уралдсан чинь 20 гаруй залуучууд гараанаас гарч байгаа. Үе тоомсог. Намайг зүгээр шороогоор булаад ингээл гараад ингээл. Тэгээд яг одоо би гүйсэн. Явцын дунд үнэхээр тэр тамхичин бол хүнийг алддаг гэдгийг харуулсан. Тэр тоомсог шиг залуучууд бол явцын дунд хоцорсоор байгаад миний урд талд ганцхан залуу орсон байхгүй.
За энэс хойш надад миний амьдралд бол юу нөлөөсөн гэхээр миний багшийн хэлсэн үг. За тамхи гэдэг чинь бүтдэггүй юм а гэдгийг бүр яс махан чингтэл ойлгож өгсөн. Би ерөөсөө тэр тамхиг бол татаж үзээгүй. Тийм учраас би тэр биеийн дамирын багштай одоо насан туршдаа баярлж явдаг. Надад өглөөгүй тэгтээ амьдрал дээр маш тод жишээ харуулсан. Харих уу? Архай нэг үү? Аха. Хэрвээ та уух юм байсан бол цай, кофе, арих, ликер, вино гэх юу байх вэ? Жаахан градустай юм байсан байх. Аха. Би бол Хэдэн градус? Арай 40 градус. Жаах бас жаахан чанга хатуу шүү дээ. Аха. За би нэр өнөөдрийнхаа зочдыг нь Тетли цай болон G7 гэдэг кофе капучиногоор дайлж байгаа тайлнаас нөх бай. Английн алдар Тетли цай. За цай өчөө. За тэгээ би тань цай. Тэгээд кофе капучиногоос нь бол би ууж байгаа. Тэгээд кофе нэг сайхан үнэртэй. Та нарт үнэртсэн үү? Харин их сайхан үнэртэй. Тэгээд сахар, кофе, цэцгэний агуулмж нь яг таарсан. Ер нь инстант кофенууд болохоор их нялуун байгаад байд юм аа. Эднийх болохоор яг тийм сахарных нь хэмжээ их сайхан тохирсон их гоё кофе байлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монголын цахилгаан холбоо. Нандин гоёо хоримын бэлзгээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Нандин гоёо брэнд. See the pyramids along the night. Watch the sunrise from a tropic isle. Just remember to your home again. You belong. Нандин гоёо, насны гоёо. Миний амжилтын үндэс шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр. Сайн байцгаана уу? Та бүхэнд Монголын цахилгаан холбоо компани орон нутаг дахь суурин утасны дугаарлалт хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулъя. Төвийн бүсийн аймагуудын хувьд дугаарлалт дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Хэрэглэгч таны үндсэн дугаарын сүүлийн 4 орон огт өөрчлөгдөхгүй. Зөвхөн өмнөх ухтар дугаар хялбарчлагдаж байгаа юм. Жишээ нь бид дархан уул амир руу залгахдаа техник 372 гэж залгадаг байсан бол одоо шууд 7037-оор эхэлдэг боллоо. Харин одоо бид ханган бүсийн аймагуудад дугаарлалт хэрхэн өөрчлөгдсөнийг харж байна. Ийхүү дугаарлалт өөрчлөгдснөөр Монгол орон даяар бүсчлэл харгалзахгүй суурин утасны сүлжээнд 20 төгрөгөөр ярих боломжтой боллоо. Баруун бүсийн аймагуд 7042-оос 7048 хүртэлх дугаарлалт нь шилжсэн байна. Хэрэглэгч та нийгмийн үйлчлэгээний зорилттой 102-103 гэх мэт тусгай дугаарлууд залгахдаа өөрийн аймаг орон нутгийнхаа шинэ утгаар дугаараа хийхээ мартаоцай. Одоо зүүн бүсийн аймагуудад анхаарлаа хандуулна. Үзэгч та дугаарлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын цахилгаан холбоо компани мэдээллийн лавлах 11 тэгс дугаараас лавлан асуугаарай. Анхаарал тавьсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эрхэмсэг дэгжин төрх хараа болох хаврын тансаг гоёл Хамбург дээх дэлгүүрт Европын шилдэг брэндүүдийн 2012 оны хаврын хувцсны шинэ загварууд ирлээ. Саатан морил. Хамбург дэ. Миний амжилтын үндэс шинэ сонголт. Зөв сонголтоос амьдралын аз жаргал сайн сайхан бүхэн эхэлдэг. Гэр бүл маань тансаг тав тухтай сэтгэлд нийцсэн орчинд л амьдрах ёстой. Тиймээс ч би дэлхийн сая хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнээр гэртээч, ажил дээрээч өөрийн хүссэн орчноо бүрдүүлсэн. Миний сонголтын илэрхийлэл зөвхөн шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр. Шижралны цацрагт сэтгэлээ шингээж, шингэх нарны тусгалд хайран шивнэх, шин зууны, шин сонголтыг таашаан бэлгшээх, ширгэшгүй баялагын эзэн танд хизээд үнцнэн хатгалах, үргэлжид өсөн нэмэгдэх нандин бэлгийг дэлгэж байна. Баялагыг хадгалах, багтан сонголт, өвийг уламжлах, нүнжиг хэрэглээ. Нандин гоёо шижрал. Эрхэмсэг дэгжин төрх хараа болох хаврын тансаг гоёл Хамбург дээх дэлгүүрт Европын шилдэг брэндүүдийн 2012 оны хаврын хувцсны шинэ загварууд ирлээ. Саатан морил. Хамбург дэ. See the pyramids along the night. Watch the sunrise from a tropic isle. Just remember to your home again. Нандин гоёо, насны гоёо. Үс сайхан бол
зүс сайхан гэдэг миний гоо сайхны нууц Eco Beauty салон. Миний амжилтын үндэс шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр. Эрхэмсэг дэгжин төрх хараа болох хаврын тансаг гоёл Хамбургдээ их дэлгүүрт Европын шилдэг брэндүүдийн 2012 оны хаврын хувцсны шинэ загварууд ирлээ. Саатан морил. Хамбургдээ. Миний амжилтын үндэс шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Монголын цахилгаан холбоо. Нандин гоёо сүм бэлзэг нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Нандин гоёо брэнд. Удахгүй бас сонгуул болох гэж байгаа. Тэг би Монголын 2 том намын нэгнийхэн дарга нэрсэн учраас ганц 2 улс төрийн асуулт асууя гэж бодсон юм а. Та тэгээд болвол их тавч хариулаарэ гэж хүсэх байна. Арчилсан нам 20 жилийн түүхтэй 20 гаруй жил болж байна тий. Гэтэл энэ хугацаанд их олон даргын нүр үтсэн 1-2 жил болоо солигддог байсан. Таны хувьд 4 жил болчлоо. Үүний нууц нь юунд вэ? Үүний нууц нь бол энэ 20 жилийн хугацаанд арчилсан нам бол шинэ нам. Тэгээ маш их олон тийм шинэ зүйлийг хийсэн. Шинэ зүйлийг хийх явцдаа олон юмыг туршиж олон алдааг бас гаргаж ирсэн. Ер нь бол хүнээр ярих юм бол нэг тийм балчаар нялх хөнгөн хийсвэр тэр залуу